38 дугаар тогтоолын хэрэгжилтийн 12 зүйл ангаар гаргасан мэдээллийг танилцуулж байна. Энд дурдгцсан ажлууд нь мэдээж бодтой ажлууд байгаа. Бас баггүй юм хийсэн бах. Хэрэгжилтийг харахад гэхдээ одоо энэ төрөөс явуулж байгаа эрүүл мэндийн бодлого, эрүүл мэндийн тогтолцоонд хэрхэн эерэг үр дагавар авчирж байгаа гэсэн юм асуудал байгаад байна. Одоо энэ мэдээлэл дурдсан зохицуулт, авсан арга хэмжээ, бичиг цаасны ажлууд маань явж ямар үр дүнд хүргэсэн бэ гэдэг асуулт гэсэн үг. Угаасаа тогтоолын гол зорилго нь ч энэ байсан бах. За энэ бүгдийг зохицуулах, шийдэх гол арга зам бол эрүүл мэндийн тогтолцоогоо ойлгох, бэхжүүлэх, сайжруулах энэ асуудал гэдгийг одоо дэлхийн нийтээрээ ярьдаг, хүлээн зөвшөөрдөг болоод аа. Ер нь эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлдэг юм 6 хэсэг байдаг. Тэрний нэг салшгүй хэсэг нь бол эм тоног төхөөрөмж юм. За энийг одоо нөгөө эмч эмнэлгийн байгууллагын манай гишүүд бол мэдж байгаа. Иймд одоо эмийн хангамж, хэрэглээ, үн, борлуулалт, хяналтын асуудлыг одоо эрүүл мэндийн тогтолцооноос нь ерөөсөө салгаж авч хилцэх боломжгүй байдаг. Тэгж ярмааргүй байгаа юм. Одоо жишээ нь энэ эмийн хангамж, хяналт, зохицуулалт нь эрүүл мэндийн тогтолцооны удирдлагын нэг хэсэгт яг хамаардаг. Манад бол одоо энэ хэрэгжиж байгаа эрүүл мэндийн одоо нөгөө нэг худалдаа авагчийн тогтолцоо гэж явж байгаа. За энэ бүгд орсон эрүүл мэндийн тогтолцооны үйл ажиллагааны үр дүн бүхэлдээ одоо хүн амын эрүүл мэнд яаж сайжрав, эрүүл мэндэд зарж байгаа үр дүн одоо хөрөнгө нь үр ашигтай байв уу, нэмэгдүү гэдэг ярих одоо зайлшгүй шаардлагатай. Түрүүн би асуусан энэ зах зээлийн бодит байна гэж юугаа хэлж байгаа вэ? Жишээл олон улсын практикаар бол энэ генерик эмийн үнийг дэлхийн эрүүл мэндийн байгууллага, бүн нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн агуулгын жишг үн буюу reference price гэж авдаг. Энтэй харьцуулснаар бид нар бусад улс орны хувьд ийм жишг үнээр худалдаа авах боломжтой гэсэн шууд референстэй болчдөг. Тэгээ эмийн үнийг иргэдэд ил мэдээлж байгаа энэ датабейстэй болж байгаа нь маш сайн хэрэг. Гэхдээ тэр үнийг дангаар нь биччихээр иргэд байтугай мэрэгжлийн хүмүүс ч гэсэн энэ үнэтэй байгаа мó үгүй юу гэдгийг харьцуулах боломж нь гарахгүй. Тэгэхээр энэ датабейс дээрээ энэ тавигдаж байгаа эмийн үн нь хэр зэрэг үндэслэлтэй олон улсын жишг үнэтэй харьцуулбал ямар юм? Энэ референстайгаа яаж харьцаж байгаа юм? Их байгаа мó, бага байгаа мó? Их юм уу, бага байгаа бол ямар үндэслэлээр гэсэн юм тайлбартайгаа оруулж явах шаардлагатай гэсэн яг энэ хэрэгжилтэнтэй холбоотой саналуудаа хэлье.